Сайн байна уу? Никэ байна. Та бүхэн маань сайхан наадж байна уу? За, би бол Японд давгүй гүйжээлээ. Тэгээ та бүхний гоё наадж байгаа бичлэгийг хараад гоё Монголд хүмүүс аяллаар явж байгааг хараад айгуух гоё атаархсан. Дараа жил гоё Монголд очиод наад мад тэмдэглээд дээр талаар гоё зугаалах юмсан гэд жоохон мөрөөдөө сууж байна. Тэгээд өнөөдөр жоохон наадмын уур амьсгал оруулъя гэж бодоод өөртөө Монгол эмэгээ гаргаж ирээд зүүсэн байгаа. Ийм хүзүүний зүйлттэй бас эмэг зүйлт байгаа. За тэгээд 7 сарын эхэнд уг нь бичлэг оруулъя гэж бодсон чинь төрсөдрөө тэмдэглээд авгүй байлаа. Тэгээд төрсөдрөө бол айгуу гоё Японы Миекен гэдэг мужид жижигхэн аралд идэг одоо Итали, Грек маягийн хотелд төрсөдрөө тэмдэглэсэн байгаа. Тэгээд та бүхэндээ гоё зургийг бас үзүүлье. Японы Мие гэдэг мужид байдаг Чичукаймура гэдэг хотел байгаа. Тэгээд энд ингээд жоохон айлгууд зураг авахулчаад ирсэн байгаа. Айгуу гоё даашинцтайгаад. За тэгээд бичлэг жоохон ойрхон хийж чадах байгаад уучлаарай. Цаашдаа бол жоох хичээгээд та бүхэндээ зөндөө сонирхолтой бичлэг оруулъя гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань миний YouTube чаналыг хэрвээ follow хийгээгүй бол follow хийгээрэй. Тэг муурны мэдээлэл хэрэгтэй хүмүүс байвал share хийгээд олон хүмүүст түгээгээрэй гэж хүсэж байна. За тэгээд манай уг нь Аска өнөөдөр ингээд оролцоо та бүхэндээ бүрхэн Аскагаа үзүүлэх гэсэн чинь манай Аска жоохон айшин муугаад өнөөдөр цухтаад явчихлаа. Тэгээд Марун маань одоо аллергитэй байгаа. Тэгээд ер нь бол багаасаа аллергитэй байсан. Тэгээд нүд нь бол ингээд улаагаад, таниалгаад, арьсан захтнаад арьсан ингээд амар нөгөө ширүү өргөстэй хилээрээ долоогоод думалцдаг. Тийм болохоор одоо л ингээд янз бүрийн эмнэлэгт очиж эм тариа, витамин, тэгээ хоолын ч гэсэн аллергийн эсрэг хоол өгж байгаа. Тэгээд хаяа ингээд нүд нь нулимс гоожоод нуухан жоохон гарчдаг. Тэгээ бичлэг дээр бол айгуу тийм муухан харагдчихэж магадгүй уучлаарай. Тэгээ би бол муураа маш сайн арчилдаг хүн байгаа болохоор та бүхэн бити санаа зовоорой гэж хүсэж байна. За тэгээд та бүхэндээ өнөөдрийн бичлэгийн сэдэв бол муурны үржил орооны аж ордгийн ямар механизмаар ингээд ордог вэ? Үржил бол хэр ингэж зулцаг гаргадаг вэ? За тэгээд заслаг хэлэх юм бол одоо сайн тал, муу тал гэж байдгүй гэдэг талаар илэрхийлэн та бүхэндээ танилцуулъя. Тэгээд миний Никэ Мяуиг чаналыг follow хийгээгүй бол follow хийгээрэй. Би та бүхэндээ Японд одоо муурны талаар мэдээллийг цуглуулад та бүхэндээ хүргэж байгаа болохоор бас ер нь бол зөв мэдээлэл бол та бүхэндээ түгээе гэж хүсэж байгаа. Болохоор follow хийгээд бити мартаарай. За тэгэл гол сэдв рүүгээ орцгоё. За тэгвэл муурны одоо ороо хизээ ордог вэ? Би монголоор зөв хэлж байна ороо. Аха. За эр муур бол ерөндөө 6 сараас сартаагаас авахуулаад ороо нь ордог байгаа. Тэгээд манай Маруныг 7 сартай ахт нь таслага хийлгсэн. Японы эмч бол манай Маруны 2 бүндгөр өмсгийн ингээ хараад арай унжиж эхлэх байна. Ингээ 7 сартад нь унжих учраас 7 сар хүрэхээр нь дахиад эмнэлэгт авчираарэ гэд хэлжсэн. Тэгээд 7 сартад нь манай Маруныг таслага хийлгэжсэн. Тийм болохоор эр муур бол ер нь бол 6 сартаагаас ахуулаад ороо нь бол хизээ ороход бэлэн байдаг. Тэгээд эр муур бол одоо эм муурыг бодвол жил хизээ ороо нь орж болно, хизээ үрж чаддаг байгаа. Тийм учраас та бүхэн маань 6 сар хүрэхээс нь өмнө эмнэлэгт үзүүлээд хэрэг заслага хийх гэж байгаа бол эмчтэйгээ зөвлөгөө аваарай гэж хүсэж байна. За эр муурны ороо орохоор ямар шинж тэмдэг гардаг вэ гэх юм бол хоолндоо муу болох янз бүрийн газар шээсээ цацах. Тэгээд шээсний цацлах нь бол яг шээс бол биш. Шээсэнд нь одоо үнэртэгч гормон гэх юм уу да. Өөрийгөө одоо илэрхийлэх гормоны үнэр нь холигдоод цацардаг байгаа. Тэгээ энэ цацарсан үнэр нь бол айгүй хурц. Угааж байхад бол хэцүү. За тэгээд маш чанга дуугаар ойрлох. Тэгээд зан ааш нь бол ирэмгүй ер нь бол эвдэрдэг. Айгүй тийм төгшөө, ууртай одоо хүнийг майждаг байх чинь ороо нороход ингээ хүний майжих ч юм уу те. Өөрт нь маш их стресстэй байдаг учраас ер нь бол зан ааш нь бол жоохон эвдэрч эхэлдэг байгаа. За тэгээд энэ үнэрт цацах гэдэг дээр бол энэ бол байгалийнх нь одоо ДНХ-ийнх нь коодлогдсон зүйл. Зэрлэг байгалийн муу шилүүс ч юм уу те. Ирвэс
их муурнууд ч гэсэн муурны төрлүүд ч гэсэн ингэж үнэрээ цацдаг байгаа. Тийм болохоор энийг бол одоо хөөрхий өөрсдөө нь бол буруу биш. Энэ бол байгальд өөрсдөө бие бинийгээ ир эмээ болохын тулд хэрэгтэй одоо цацлаг байгаа. За энэ муур бол эр муурыг бодвол эрт ороод ордог байгаа. 4 сартаагаас эсвэл 5 сартаагаас ахуулаад ороод орж эхэлдэг байгаа. Тэгээд энэ муур бол жилд 4 удаа ер нь бол ороод ордог байгаа. 3 сарын зайтай ороод ордог байгаа. Тэгээд ороод ороход бол шинж тэмдэг бол илэрдэг. Бөхсөө өргөх ч юм уу, эсвэл биеэ айгуу ингээд толгоо хүзүүгээ янз бүрийн газар ингээд шүргэж өрөх ч юм уу, айгуу ингээд наалтамхаа болох. Тэгээ хоолны зуршил муутай болоод гадуур ингээ гарахыг оролдох ч юм уу тэгээ чанга дуугаар ингээ орилж бас янз бүрийн газар шээж их тийм шинж тэмдгүүд бол гардаг байгаа. За тийм болохоор та бүхэн маань энэ муурыг бол илүү эрт мал эмнэлэг дээр очиж үзүүлээд заслага хийх гэж байгаа бол өдрөө тавилах ёстой байгаа. За энэ муур бол ер нь бол 2 сараас 4 сар дулаархаар бол ихэнх энэ муурнууд бол ороод орж эхэлдэг байгаа. Энэ муурны механизм гэдэг нь бол дулаарах, нарны гэрэл илүү урт одоо ингээд биеинд нь тусах. Тэгээд бие нь одоо өсөж бойдсон байхад тэр бүх одоо юмнууд нь нэгдээ ороод ороход бэлэн болдог байгаа. Тэгэхээр зөвхөн нарны гэрэл нь одоо ингээд ороод орд юм уу гэвэл үгүй. Одоо бид нарт өдөр болгон гэрэл тог хэрглэж байгаа. Тийм болохоор энэ гэрийн гихт одоо ингээд асааж байгаа гэрэлний туяанаас энэ муур ингээд би энэ ороод орох гэж байгаа шүү. Бэлэн болж энэ дулаарч энэ хүүхэд цулцахтай болцгоё гэд би энэ гормон ялгараад ороод орох магадлал байдаг болохоор одоо энэ хаварч биш өвөл бас ороод орох магадлал байдаг. Тийм болохоор хавруулаг өмчнө одоо гайг өмчнө ороод орохгүй байх гэж бодож иж магадгүй. Гэхдээ одоо бидний нийгэмд бол муурны ороод хизээл бол хизээ ороход бэлэн байдаг байгаа. Тийм болохоор энэ дээр та бүхэн сайн анхааралтай гараа гэж хүсэж байна. За тэгээд энэ муурны биений онцлогонд бол сарын тэмдэг гэдэг бол байдгүй. Хүмүүс жоохон андуураад идэм шүү лээ. Муурын сарын тэмдэг байдаг гэж боддог юм шүү лээ. Яг нохоонд бол байдаг. Яг л нохоо бол бидэртэй адилхан. Сар болгон өндгөө одоо нэг өндөг ялгаран гаргаад тэрэн тэгээд хээл авахгүй бол одоо ингээд биенээс тустай холигдоод гардаг байгаа. Муур бол маш цөөн амьтдын төрөлд ордог. За туулаач бас адилхан төрөлд орд юм билээ. Нийлхтэй шинхэн өндөг биенээс нь ялгарч гардаг байна. Тэгэхээр мууранд бол цус бол биений юм гэж гарахгүй. Хэрвээ танаа муур чинь цус одоо биений юм гэж гарч байгаа юм шиг байвал над чинь ямар нэгэн өвчин учраас эмнэлэгт үзүүлээрэй гэж би хүсэж байна. За тэгээд муур бол одоо байгаль дээр бол бие биентэйг бол нэг уулзраад байхгүй амьдад байгаа байхгүй юу? Ганцаараа ер нь бол аганд амьдардаг учраас тийм болохоор нэг одоо нийлхтэй заавал 100% хүүхэдтэй болдог. Тэгээд тэндээсээ ихэнхдээ бол 3-аас 8 зулцаг бол гарахаар биеийн бүтц одоо үүссэн байдаг. Тэгээд нэг доор одоо олон одоо муурны бэлхисийг нэг доор биендээ аваад өөр автай зулцаг төрүүлэх боломжтой байдаг. Тэгээд та бүхэндээ муурны одоо үржлийн чадал гэдэг тал дээр одоо ингээд яриа маань ингээд марсаад орж байгаа. За хүмүүс бол нэг муурыг бол шууд хээл авчин гэж боддог юм шиг үлээ. Гэхдээ муур бол 100% хээл авна гэдгийг бид мартаарай. Тэгээд жишээлбэл одоо Японы судалгаагаар ихтэй нэг юм муур 3 жилд хэдэн зулцаг гаргадаг вэ? 3 жилдтэй хэрэг заслаг хийгээгүй тэгээд ер нь бол 3 сар тутам одоо эр мууртай уулзаад тэгээд бодох юм бол нэг юм муурнаас бол 3 жилд 2000 зулцаг төрдөг гинэ. Маш их таагаад. Тийм болохоор та манай муур засвалгүй байсан ч зүгээрээ тэгээд нэг нийлүүлчихвэл тэгээд болдгийн гэж боддмаа байж магадгүй. Гэхдээ муурны өвчл гэдэг чинь маш хүчтэй байдаг. Нэг юм муурнаас 3 жилд 2000 зулцаг төрж байна. Тэр 2000 зулцаг нь бүгдээрээ сайн эзэндээ очих уугүй юу гэдгийг бол бид нар мэдэхгүй шүү дээ, тий? Бас бүгдээрээ эрүүл саруул төрөх уугүй гэдгийг бас мэдэхгүй. Тэгээд энэ муурны биений ачаал гэж ямар их хүнд байгаа гэдгийг бас бид нар сайн ойлгохгүйгээр ингээд муураа засахгүй хээлтэй байлгаад ах гэдэг чинь бас асуудал байгаа. Энэ нэгдүгээр бичлэг маань жоох урт болчлоо. Хоёрдугаар бичлэг дээр үржил хах мэс заслын талаар та бүхэндээ танилцуулъя. Жохон хүлээж агаарай. Хайртай шүү. Мяу мяу.